Энэ ингээд дандаа алга болсон хүүхдүүдийн сайныг бариад юм хийвлээд ингээд хөөе ээжүүд мэжүүд гэр бүл ингээд хүмүүс ингээд бариад явдаг. Тэгээ өөр бас имчилгүүд байна лээ. Гадуур ингээд хүүхдүүдийн зураг тавьчаад ингээд хөөе өөж мөлөд явж байгаа ээж нар байгаа байхгүй. Тэгээд энэ юу гэхээр хятад энэ хүүхдүүд аягүй алга болдог гинэ. Тэгээ би харах ханараа бодохоор би юу гэж бодоод байсан бэ гэхээр хүүхдүүд алга болоод идэм байх. Тэгээд одоо бодож хөөе хүний 8 өчтөйн болоо эсвэл зарим нэг эрэгтэй 8 өчтөйн болоо гэдгсэн чинь хамгийн их алга болдог хүүхдүүд эдгээр хүүхдүүд алга болдог гинэ. Тэгээ нэг нас хүрээгүй болон 1-6 насны хүүхдүүд аягүй алга болдог. Тэгээд 1 жилийн өмнө YouTube дээр тавигдсан нэг тийм бичлэг үзсэн чинь албан бус тоогоор бол ерөөсөө жид 250 мянган хүүхэд алга болдог. Тэгээд талын бол ингээд танихгүй хүмүүс бол хүүхдүүд ингээд хулгайлаад аваад явчихдаг. Тэгээд хүүхэд хулгайлаад яаж ингэсэн чинь тэр хулгайлсан хүүхдээ заачдаг гинэ. Тэгээд албан бус тоогоор бол зах зээлийн ханьсууд ер нь нэг 16 мянган доллар тэр нэг хүүхдийг зардаг. Тэгээд худалдаж авсан хүүхдээ хууль бусаар өргөж авдаг гинэ. Тэгээд яагаад гэвэл чи өөрөө хүүхэд төрүүлэх чадваргүй болсон одоо өв залгамжлуулах өөрсдийн гэсэн эрэгтэй хүүхэд болсон хүмүүс эрэгтэй хүүхдүүд аягүй худалдаж авдаг. Ийм гэмт хэрэг хятадд их газраас байдаг чинь. Тэгээд хятадд бол ер нь нэг албан ёсны хүүхэд алга болсон тийм registry тийм вебсайт гэсэн юм бол байхгүй. Тэгээд түрүүс яг энийг бойлуулахын тулд хүүхдийг тэмцдэг юм байна. Тэгээд айгүй камержуулсан янз бүрийн одоо химид доо явуухаан технологи хөгжсөн юм орон байж хийж хүүхдүүд ингэж олноороо алга болдог юм сонин харгас хийцгий юм шиг тийм эмгэнэлтэй зүйл байд юм байна. Энэ хүрээд дуусаад аа энэ ороо.